сайн байцгаана уу манай номын ордныхон. За өнөөдөр одоо би та бүхэндээ дараагийн 3 сарын одоо хайрын уншлага гэж болно шившсэн. Тэгээ одоо энэ 3 дахь удаага одоо би та бүхэнд одоо 3 дахь удаа хөзөр тавьчих сууж байна. Тэмээ энэ дээр одоо би юу яах гэсэн юм л да. Одоо хайр сэтгэлийн асуудал унших гэсэн болооч нэг хүний энерги баригдчихэд ерөөсөө эсвэл тэр хүнд энэ одоо уншлага эсвэл энэ асуултын хариу энэ чухал байгаа ч юм шиг тийм ээ. Тийм учраас би одоо энийг бас уншихаар шийдлээ. За тэгтээ ер нь бол яг юу харагдаж байна гэхээр би одоо хэлсэн 3 дахь удаа хөзрөө тавьсан одоо нэлийн харсан ерөнхийдөө нэг л юм байгаа тийм ээ. За энэ бол одоо юу вэ гэхээр за одоо эхнэр нөхөр юм уу, им хоёр юм уу тийм ээ. Им хоёр хүн одоо салсан, нийлсэн, тустай болсон, эсвэл одоо шүүхээр орж одоо эсвэл салаад удцсан байсан заяа. За тэгээ шүүхээр ороод одоо хүүхдээ булаацалцсан юм уу, эд хөрөнгө байр тийм ээ. Гэх мэтчлэн хүүхдийн тэтгэмж гэх мэтчлэн зүйлийн одоо маргалдаан болсон тийм ээ. Ийм байдал харагдаж байна л да. За энд одоо за энэ шүүх хурал дээр одоо эсвэл одоо энэ шүүх хурлын үеэр одоо бие бинийгээ одоо маш муухай үгээр хэлсэн, гомдоосон, гүн гүнзгий одоо сорив үлдээсэн тийм ээ. Эсвэл одоо бие бинийгээ одоо зүрхийг зүсэх одоо тийм үлдэх одоо тийм үг хэлсэн, гомдсон ийм маш их харагдаж байна. За яг энэ харьцаа бол нэлээд дэвчиж байж байгаа тийм ээ. Одоо болохоо байгаад одоо салсан ч юм уу, эсвэл одоо нэг иймэрхүү юм харагдаж байна л да. За яг энэ дээр би ерөнхийдөө миний уншиж байгаа тал бол одоо дийлсэн харагдаж байна тийм ээ. Үр хүүхдтэйгээ их хүн бол үр хүүхдтэйгээ нийлсэн тийм ээ. За тэгээ одоо тэтгэмжийн авсан одоо иймэрхүү байдал харагдаж байна. Одоо нөгөө талаас бас нэлээд одоо гомдолтой байгаа тийм ээ. Одоо бие бинийг үзэн ядсан ч юм уу, одоо маш их шалхлуулсан үг хэлсэн юм. Одоо бас энэ дээр би бас нэг юм нууц байгаа. Одоо юу ч нууц ч гэдэг юм уу, юу ч гэдэг юм. Бие биенийхээ одоо хэлэх ёсгүй зүйлийг хэлсэн, дэлгэсэн ийм байдал харагдаад байх юм тийм ээ. За энэ дунд бол одоо хүүхдүүдийн асуудал маш их хурцаар тавигдсан. За одоо энэ дундор бас ээж аав нь оролцсон тийм ээ. Нэг одоо ээж аав нь оролцож одоо энэ дундор бас хэрүүл маргаан үүсгэсэн одоо иймэрхүү байдал харагдаад байх юм да. За одоо тэнд одоо юу гэдгийг эхнэр нь нөхөртөө гомдсон, нөхөр нь эхнэртээ гомдсон ч юм уу одоо тийм ээ. За одоо ингээд хоёр тишээ болоход жоо байгаа мó одоо иймэрхүү байдал одоо харагдаж байна. Энэ би одоо дараагийн 3 сард энэ байдал одоо зэгцэрч тийм ээ. Одоо асуудлууд нэг тишээ болохоор харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо би бас хэлэхэд ер нь бол бас нэг ер нь яг нэг үйл ажиллагаа дундаа явж байна гэж ойлгож байгаа бол одоо дараагийн 3 сард дуусахаар байна тийм ээ. За энэ дээр одоо мэдээлэл жоохон дутуу байгаа юм шиг харагдаж байна шүү тийм ээ. Хэрэг одоо хин нэгний эсрэг үр хүүхдээ авах гэж байгаа бол эд хөрөнгө байж байгаа бол ер нь мэдээллийг сайн цуглуулаарай тийм ээ. Жоохон мэдээлэл сайн цуглуулах хэрэгтэй гэж байна. Яагаад гэх юм бол нөгөө талаас одоо бас тагнан дуршиж байгаа тийм ээ. Мэдээлэл хайж байгаа бүхсийг чинь одоо ухах гэж ярьдаг тийм ээ. Одоо би түрүү хэлсэн нууцыг чинь дэлгэх гэж байгаа ийм байдлууд харагдаж байна шүү. За ер нь бол яг би төгсгөлийн хэлсэн байгаа тийм ээ. За хүүхдүүдийн асуудал байгаа учраас одоо маш болгоомжтой сайхан хандаарай тийм ээ. За энд одоо хүүхэд оролцсон хүүхдүүдээ одоо хэн авах уу гэдэг дээр хүртэл тиймэрхүү асуудал болсон байх магадлалтай. За энэ дээр одоо нэг нь одоо бас одоо хэцүү нэртийн хаалга татах хүртэл юм хэцүү асуудал болсон харагдаж байх юм аа. Тийм учраас одоо дахин гарч ирж байна тийм ээ. За энэ дээр бол одоо маш сайхан тууштай тийм ээ. Одоо хүчтэй одоо юуны төлөө тий үр хүүхдүүдийн төлөө, амьдралынхаа төлөө юм шүү гэсэн
өөрийгөө одоо эрэг энергиэр цэнгэлж одоо жоохон хүчтэй зөрөгтэй байгаарай. Ягаад гэх юм бол энд одоо нэлээд том асуудал тэгдэх магадлалтай. Ер нь эндээс харахад одоо дараагийн 3 сар бол одоо манай номын ордныханд амьдралд нь одоо маш их өөрчлөлтүүд гарах нэ. За яг хуу дуус сурыг харахаар зэрэг ерөнхийдөө бүх зүйлс тодорхой болсон тийм ээ. За тэгээд та тайвширсан байдал харагдаж байна тий. За нөгөө талын байдал бол одоо би түрүү хэлсэн тийм ээ. Ер нь хэцүүд харагдаж байна. За энэ дээр одоо олон жил хүүхдийн тэтгэврт төлөөгүй ч гэж магадгүй тийм ээ. Үүнээс үүдэлтэй одоо юм асуудал үүссэн байх магадлалтай. За одоо энэ дээр бол одоо хайр сэтгэл дээр бол одоохондоо бол одоо энэ Excel гэж нэрлэлсэн байна л да. Энд дээр би одоо энэ X-ийг бас явуулж өөрийгөө сайхан эдгэж тийм ээ. Энэ гэр бүлийн асуудлуудыг зэгцэлмээр байна. Тийм ээ, зэгцлээрээ л гэсэн байна. За мөн одоо олдож байгаа зүйлдээ сэтгэл ханьяа тийм ээ. Гарсан алдсан зүйлийг бол одоо тэрний араас харамсах хэрэггүй юм аа л гэсэн бас мессеж өгч шүү. Тийм ээ. За ерөнхийдөө ийм асуудлуудыг шийдэж байж одоо энд бол одоо гэр бүлийн асуудал гэдэг энэ би гэр бүлийн асуудал гэж бодож чинь нэг нь одоос нэг хууран гүтгсэн одоо яасан чинь ийм асуудлууд харагдаад байна шүү. За ингээд одоо сайн мэдээ хэлээгүй бол уучлаарай. За яг дараагийн 3 сард энэ асуудлыг шийдэгдэж сайхан зөв чиглэлдээ орно л гэж ойлгоорой. За тэрний дараагаар одоо өөрийгөө сайхан эдгэх, эмчлэх, гэр бүлтэй анхаарал тавих ийм сайхан тохиромжтой үе ирэх нэ гэж одоо бодоорой тийм ээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Хэрвээ та хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Монгол Стар Тайрот гэсэн одоо Facebook пэйж рүү хандаж мэдээлэл аваарай. За ингээд амжилт хүсье, баяртай.